За бүгдээрээ сайн байцгаана уу? Трейлер реакшнгийн цоо шинэхэн дугаар 5 тамир л маш удаан хугацааны дараа дахин уулзж байгаа та баяртай байна. За тэгээд сүүлийн үед ингээд YouTube-ын хандлт хизээч ингээд буухгүй байгаад маш их талархаж байна. Тэгээд маш удаан усан тайсан чулуун алга болсон дуучлаарай. Өнөөдөр тэгээд бүр ингээд огшоод одоо энэ дугаараа одоо ингээд бичээ сууж байна. Өнөөдөр хэдүүлээ болохоор энэ киноны трейлер дээр реакшн хийх болно. Сар тогтно. За одоо хэрэг хэдүүлээ хамтдаа трейлер үзцгээе. За би болохоор киног нь үзсэн. Тэгээд киног нь үзээд бүр үнэхээр их бахархсан. Тэгээд яах чаргагүй би энэ тусгаар тавтлыг кинон дээр трейлер реакшнгийнхаа дугаарыг бичих ёстой юм байна гэж бодоод бүр ингээд омогшоод баярлаад хурж ирээд яг одоо бичлэгээгээ сууж байна. Тэгээд хэдүүлээ хамтдаа үзцгээе. Би тэгт ямар ч спойлер хийхгүй. Одоо ч ингээд трейлер нь үзэн гэхээр гоё тогтлоод байгаа байхгүй юу? Би Аяарын хаан Батмүх гэрсэн ч жалаар хунтайж Тамир. онхой үйдэн ноён Одоо энэ саяны хүрээний зураг авалт маавалтуулаад энэ тэр яг л бодит юм шиг гоё харагдаж байгаа байхгүй. Маш гоё бүр ингээд чами хийсэн байлээ. хүндлэн Найруулагч цөөхөн түмхэн номон эзний угсаа засах Хоолч Тотко самсоо. шочин итгэмжт эрхэд дайчин сайн ноён хөгс өчрийн хүн намман сур Одоо саяны тэр нэг одоо ингээд ирэх хайж майж байгаа хэсэг багс. Энэний хэсгийг би одоо яг үргэлжлүүлээд үзчихэд амар гоё хэсэг гардаг. Бүр ингээд ам хангаагаад бүр ингээд шоконд ороод гэд маш гоё сцен одоо тэр хэсэг бүр үнэхээр гоё. Та нар үзээд ойлгоно. Маш гоё хэсэг байсан. Гомчиг болон алтан үргийн хөвгөд амьрагдлаа. Энэ цаашид ч үргэлдэж мэдхээр байна шүү. Гомчиг болон алтан үргийн хөвгөд намман сур Гомчиг болон алтан үргийн хөвгөд амьрагдлаа. Энэ цаашид ч үргэлдэж мэдхээр байна шүү. Хариг өрний хатуу далд бодлого халахын 61 ноёны харьяа дамбандан барьс. За одоо энэ болохоор энэ Ман Шааны өргөний хэсэг байгаа байхгүй юу? Энэ миний бүр ингээд зураг авалт одоо энэ байгаа орчин марчин зураачин баг нь бол үнэхээр сайн ажилласан байлээ. Зэн өрх бичгийн харин Одоо ингээд сайн энэ хөгжмийн найруулгыг харал да. Одоо ингээд цаамаа орж ирээд одоо энэ Тэмкайхын тоглосон энэ одоо Бадаргуут төр гэдэг энэ хааны хэсэг мэсгэл үнэхээр гоё орж ирж байгаа байхгүй трейлер дээр. Ята sorry одоо саяны одоо ингээд киноны ингээд гүүж өгөөл ингээд сууж байгаа деталь хэсгүүд шүү дээ. Энэ киноны одоо энэ деталь одоо эд хэрэгсэл энэ үйлдэл мүлдэд үнэхээр гоё чамаа ажилласан байлээ. Одоо ингээд харал да энэ одоо тариач одоо ингээд тариа тарж байгаа хүмүүсийн зураг авал заадгийнх нь ингээл ногоо наатал ингээ шармаар ямар гоё харагдаж байна. хүн Монгол хүнтэй бүл болж болохгүй гэсэн эртний хориг цаазыг цуцалсан нь уусгах бодлого гэж би харж байна. Цусаад хахад орсчих вэ? Сүүгээ голоод урвчих вэ гэд. Эцэгт нь хүртэл үзүүлээгүй л. Одоо энэ одноогч ган чимэгч хоёрын хэсэг байдаг хгүй юу? Үнэхээр ингээд бүр ингээд нулимс цэлэгнээд ямар ч хэцүү юмтэй гээл аль дүрийнх нь ингээд дотоод зөрчил ингээд тулдаг байхгүй хоорондоо би бүр ингээд энэ дүрийнхэн зөв нөгөө дүрийнхэн ч зөв байхгүй үнэхээр гоё хэсэг байсан. Одоо энэ хэсэг гарах чинь энэ бүр ингээд дотор бүр ардсан юмэр хэсэг та нар үзээд бүр ингээд үнэхээр амар хүн болгоны мэддэггүй энэ хэсэг мэсэг бүр амар одоо ингээд бодохоор ингээд шар усаад байгаа байхгүй. За ингээд зогсож байгаа хэсгийг хараад та нар ойлгосон бах төө. Энэ хэсэг ба шүү дээ. Одоо энэ хажуудлынх нь анзаарж байгаа бол энэ Өрхөнд талгаа өмөрт минь байхад манжи төрийн нутаг малгай дээр минь байх ёсгүй. Хажирх төр сүүлийн шарвахтаа зэрэгцсэн дараагийн эзний хөрсөө бэлдэж үе хэрэг. Бидний бүхтийн тархин там буцлаасан 6 жилийн тэнцэл юм шүү. Нарвож байна нам асаж байсан гал нурмалхын харахаар сэтгэл минь хөндөөрлөе.
Зураг авах. Төрөөс үнэтэй төр гэж байхаас. Энэ ч гэсэн амар гоё. Төрөөс үнэтэй үр гэж үгүй бил. Энэ бүхэн яваанаас батгаш манд шатад шахаа. Марлчиний. За одоо болохоор нэг Энэ бүхэн яваанаас батгаш манд шатад шахаа. за одоо болохоор энэ хэсэг баггүй. Энэ хэсгийг та нар ингээ үдчихэд би болохоор амьдралдаа анх удаа яг одоо энэ хүний бариа зогсож байгаа энэ одоо бичгийн талаар мэддэг байхгүй юу? Бүр ийм байсан бах та. Одоо ингээд Монголыг хамгаалж үлдэх яг ярих ч шүү. Энэ бүр ингээд миний амьдралдаа анх удаа сонсч ирсэн тийм баримт байхгүй юу? Бүр ингээд гайхмаар тэр хэсэг мэсгээ оруулсан байна. Марлчиний мөр гисгүй төлөө би. Ясан цаад тэнцэн. Хоёрыг газарт болж байгаа. Хүнийхийг гойж байгаа. Энэ одны агчийн төр гэхдээ үнэхээр амар дүрэлээ. Хорвогийн хамгийн хатан сэтгэл эц. Ханхан хамдочин ба. Зохроо файн. Тай файн. Бужижу. Жиншивэ. Дажинүзэ. Муша. Эцэг могт Чингис хаан. Өндөрх өвдөцөг өвдөлөн үлдээсэн. Түүх газар шороо. Улс Монголд сэргэн мандууч. Тусгаар тогтно. Энэ киноны трейлер дөө энээс илүү бүр яаж хийх юм бэ? Бүр ингээд маш гоё. За харин одоо хэдүүлээ хамтдаа энэ тусгаар тогтол хэмээх энэ гайхалтай кинонд ямар уран бүтээж ажилласан талаар хэдүүлээ ярьцгаая. За энэ кино болохоор одоо фантастик продакшны киног зарим хүмүүс ингээд андуураад байгаа. Биш ээ, фантастик продакшны кино биш. Одоо найруулагч Тамирах, за тэгээд зохиолч Тоотко Самсон энэ хоёр хүн хамтраад тусгаар тогтнол хэмээх энэ киног хийсэн. Тийм болохоор фантастик продакшны кино биш шүү. Мэдээж энэ киноны найруулагчаар нэг ажилласан Батбишиг хэмээх мундаг их байдаг. Тэр ах кино найруулагчаар нь ажилласан. Мэдээж ерөнхий найруулагчаар нь Тамирах ажилласан. Дараагийн уран бүтээл болох энэ тусгаар тогтнол хэмээх кино байна. За мэдээж зохиолчор нь болохоор Тоотко Самсон гэдэг энэ хүн ажилласан. За тэгвэл одоо хэдүүлээ хамтдаа энэ киноны дөрүүдтэй нь хэдүүлээ танилццгаая. Мэдээж энэ бол түүхэн уран сайхны кино. Тийм болгоо бүх дөрүүд нь ерөнхийдөө түүхэн дөрүүд байгаа. За эхний дөрв бол одоо Бадаргуул төр хам их дүр байдаг. За энэ дээр болохоор Эмоц продакшны жүжигчин Темка ах буюу Тэмүүж ах тоглосон. За тэгээд ямар дүр байдаг юм бэ гэхээр одоо би буруу санаж гин үү яаж юм одоо хэрвээ би буруу ярьж бол доор мэдчихэж байгаа хүмүүс нь бичээрэй. Дарарара тирарира гэд нэг хиттийн нэг амар Оскар дүүдэг кино байдаг шүү дээ. Юу сүүлчийн эзэн гэд тэр кинон дээр гардаг дүр бол Манжи хамгийн сүүлчийн эзэн хаан. Тэрний өмнөх одоо хоёр дахь сүүлээс хоёр дахь хаан буюу Бадаргуул төр хаан хэмээх энэ киноны дүр дээр ажилласан. За дараагийн дүр бол Догшин цоохор ноён төгс очрын их хатан насанжид гэдэг хэмээх энэ хатны дүрд одоо бид бүхний сайн мэдэх Мандухай цэцэн хатны дүрээрээ алдарсан суудгаа тоглосон. Тэгээ энэ болохоор маш одоо их хатан одоо их хатны дүр тоглосон ийм дүр байгаа. За тэгээд дараагийн дүр болохоор Саран туяагаан тоглосон дүр байсан. Одоо би ингээд нэр гун шиг нь хэлээд явах мэдээж одоо ингээд хүндэтгээд ярьж байгаа шүү. Ойлгоорой манайхаа Саран туяагаан тоглосон дүр байсан. Тэр болохоор ингээд төгс очир одоо гэдэг энэ ноёны дунд хатан буюу цогт дээр хэмээх энэ хатны дүрд тоглосон. Энэ бүр ингээд үнэхээр бүр ингээд гоё дүр байлээ. Бүр ингээд одоо би анх удаа тэр энэ хатны талаар ингээд мэдчихэж байгаа байхгүй юу? Оо ийм хатан байсан юм уу те гэл ингээд одоо тэр нөгөө сүүлд ингээд үзээд ингээд нааш ирж байхдаа ингээд үзэж байгаагууд ингээд дунд хатан ингээд их хатан юугаараа бая, дунд хатан юугаараа бая, баг хатан юугаараа дунд хатан бол дутуу толимгаараа баян байдаг юм гэдэг гэдэг ч юм уу тэр одоо зүйлийг ингээд бүр шууд үзүүлсэн ийм маш ийм зөвүүн дүр үлээ. За дараагийн дүр болохоор Сэрсэн гээд дүр байгаа. За энэ болохоор ингээд одоо гол дүрийн намнан сүрэнгээд энэ бүр гайхалтай хүний одоо яг ярих гэж шít тэр хүнтэй ингээд хайр сэтгэлээ одоо бараг л баг хатан болох шахсан энэ дүр дээр одоо мэдээж одоо ган чимэг ихч тоглосон үнэхээр гоёж жүжиглсэн байлээ. Гоёж дүрээ гаргасан байлээ. Энэ гоё дүр дээр ган чимэг ихч ажилласан байлээ. За дараагийн дүр болохоор за одоо сайн ноён хаан намнан сүрэнгийн
их хатан магсарж буюу магсар хатан. Энэ бүр маш гоё дүр байсан. Үнэхээр ч ингээд тоглолт жүжигчний хувьд бол үнэхээр тоглолттой. Бүр ингээд юу ямар амьдрал туулсан бэ гэмээр л одоо бүр ингээд хүн биеэрээ мэдрэг бол үнэхээр хүн ингээд тэсэж гарахааргүй тийм дүр байсан. Тэгэд энэ дүрийг Хотон чимэгч үнэхээр сайн гаргасан байлаа. Гоё ч байлээ. Тэгэд энэ одоо Ган чимэгч одоо Нотон чимэгч хоёрын тэр хэсэг мэсгүүл ингээл гэл ингээл одоо Хотон чимэгчийн талаас ингээ бодонгууд зөв заяа. Ингээд яах чарга өөр энэ хүн юу гэж чадах юм бэ? Тэнгүүд ингээд Ган чимэгчийн талаас дүрийн талаас бодонгууд энэ хүн яаж тийм зүйл хийх юм бэ? Ингээд тийм зүйл тохиолдоод байхад яаж одоо тийм зүйл рүү ингээд өөрийнхөө хамгийн нандин зүйлийг авч очих юм бэ? Үнэхээр ингээд их хүн бол ингээд чадахгүй зүйл байхгүй юу? Тэгэл тэр хоёрын тэр сцен бол үнэхээр ингээд гоё сцен байсан. За тэгээд одоо дараагийн дүр болохоор энэ дүр үнэхээр амар дүр. Өмнө ингээд одоо ингээд од мөнтэргээ сувг дээрээс энэ хүний ингээд яг ингээд амьдралыг ингээд үзчихсэн байхгүй яг тэр нөгөө подкастыг сонсч байсан. Энэ хүн бол ингээд үнэхээр ингээд амар цаг хугацааг туулсан үр дүмөр тийм дүр туулсан. Энэ бол ингээд богдгийн чанад нууцтай диалог ходогтын дүрд ингээд тод гэрлэх тоолсон байхгүй юу. Энэ дүр нь өөрөө амар дүр. Жохон ингээд тайвшруулж ашиж чад ярихгүй бол ер нь ингээд жохон нулимс гарах шинжтэй болоо явчихдаг шүү. Тэгээ энэ хүн болохоор яг би бүр амар хэдэн сарын өмнө үзчихсэн болохоор яг хаашаа яаж гарсныг мартчихжээ. Тэгтээ ямар ч сан ингээд Монголын нэг хэлээр диалог худагт Монголоос урвлаа гэд ерөнхийдөө хүм болгоод үзэн ядагдаад бараг шохоо ингээд зүхтаад явлаа гэсэн утгатай мэдээ тараагаад энэ хүнийг Монголын ард ирэх тэр чигээр үзэн ядаад энэ хүн зүхтаад явсан байдаг. Тэгээд Бээжинд очиод бизнесээ цаашлаад ингээд Америкт очиод Вашингтонд ерөнхийдөө насарсан байдаг баха. Тэгэд хамаг сүлд нь ингээд өөрийнхөө дурсамж бүх зүйлийг ингээд бичиж үлдээсэн чинь энэ хүн Монголын тагнуулын албыг гүйцэтгэж байсан хүн байдаг. Хэрвээ энэ хүн байгаагүй бол одоо Монголын тусгаар тогтнол энэ зүйл оршихгүй юу гэдэгтээ бүр ингээд маш эргэлзээтэй. Тэгээд ерөнхийдөө энэ хүний хийсэн одоо тэр Монгол улсын тусгаар тогтнолын төлөө хийсэн бүх зүйлүүд үнэхээр ингээд хэдэн үеэрээ мартаж болохгүй тийм зүйл. Тэгээд Монгол улс ингээд тусгаар тогтнолоо зарлаад нүүб ингээд Монгол улсынхаа ингээд Монгол улсын төрийн талбайг одоо тэр талбай дээр ингээд өргөж явах хараад ингээд өөрийнхөө хийсэн бүх зүйлийг хараад ингээд зогсож исэн хүн их орондоо харж чадахгүй урууч гэж цоллуулаад их орондоо харих ирэхгүй болсон. Энэ хүнийг ингээд тагнуулын алба гүйцэтгээд явж исэн гэдгийг ингээд нотлох бүх хүмүүс нь ингээд байхгүй болсон. Тэгээд энэ хүн ингээд их орондоо харих ирихгүйгээр хүний нутагт амьсгал хураасан ийм түүхтэй бүр үнэхээр бүр амар түүхтэй ийм дүрд одоо жүжигчин тогтоох тоглосон. Тэгэхэд маш чухал дүрүүдийн нэг. Тэгээ энэ одоо дүрээр цаашлаад киноцсон ерөнхийдөө хийгдээд үргэлжлээд гарах юм шиг байлээ. За тэгээд дараагийн дүр бол хүн болгон энэ хүний нэг түүхийг мэддэг. Энэ хүн хэрвээ нэрээ байгаагүй бол энэ тусаар тогтол бараг л нурж унахад бэлэн байсан. Тусаар тогтолын төлөө бүх зүйлээ зориулсан, өөрөөсөө өгч болох бүх нандин зүйлийг энэ хүн алдсан тийм дүр. Энэ бол Батмөнх Даян хааны шууд угсаа Эрдэнэ дайчин хошуу Чинван Мичдэржийн хүү хамт дөрж юмх дүрд жүжигчин Монгол улсын гавьяа жүжигчин Эрдэнэ үлгэх тоглосон. За тэгээд энэ дүр нь болохоор ингээд мэдж байгаа хүн болгоо мэдж байгаа болгүй дээ. Өөрийнх нь төрсөн хүүг нанжийн хүмүүс ингээ махчинж байгаа юм шиг болгоод
зоог баргээд өмнө нь тавиад хойноос хутгаас углаад бүтээлгийн суусан чинь хүүгийнх нь толгой байждаг. Тэр хүн тэнд нулимсаа үзүүлэлгүй давхиж явсаар одоо түрүүний трейлер дээр гадаг одоо яриад авах хэсэг дээр очиод үгээ хэлээд энэ даваанаас цааш манч ямар хэлжигний юмор бүү үзэгдэг гэж хэлсэн байдаг. Тэгэд энэ гайхалтай дүр гарсан. Тэгээд эртний лекс авах ч гэсэн маш сайн тоглосон байлээ. Тэр царай зүс би дууны өмнө бол өөр хин тоглох юм бэл гэж бодмоор тийм гоё гаргаж ирсэн дүр үлээ. За одоо энэ дараагийн дүрийн одоо өмнөх ургийн овог бүгдөөрөнгөө ингээд гоё халтаршуулад дуудъя. За энэ бол Эзэн могж Чингис хааны алтан ургийн 29 дэх угсаа. Сайн оюун түмэнхэн номон эзний 12 дугаар үеийн залгамж. Догшин соохор ноён сайн оюун төгс очрын хүү намнан сүрэн. Энэ хүний дүрд болохоор фантастик бардасны жүжигчин найруулагч Тамир ах болсон байлээ. Энэ дүрийн ингээд нэг анзаарагдаж надад ингээд маш гоё сэтгэлд таалагдсан зүйл нь болохоор одоо дотоод тэмцэл буюу одоо нэг жүжигчний үнэлгээ тэрүүд дээр ингээд босод дүрээ бодоход ингээд маш их гардаг. Тэр дүр дээрээс ингээд Тамирах маш гоё ажилласан байлээ. Найруулагч Түшиг ах ч гэсэн гоё зөвлөж хэлсэн байлээ. Яг тэр үнэлгээнүүд нь ингээд амар гоё ингээд санагдсан, сайж ажилласан, дүрээсээ гаргасан. За тэгээд энэ дүрийн талаар ярина гэвэл үнэхээр урт цаг хугацаа болно. Мэдээж Монгол улсын хамгийн анхны ерөнхий сайд одоо тэр одоо ингээд Монгол улсын тусгаар тогтнолыг ингээд одоо энэ үйл хэргийг заламжлуулаад ингээд тусгаар тогтнолынхоо төлөө бие сэтгэлээ зориулаад ингээд явж байхад энэ хүн 33 настай байсан. Бүр ингээд одоо миний үеийн залуу одоо надаас хэд ах миний үеийн баг ийм үеийн залуу л тусгаар тогтнолынхоо төлөө тэгэл тэмцээд амь хайраа үл хайхраал тэгээд бүр ингээд тэмцэжсэн. Тэгэл одоо тэр кинон дээр гардаг юм а бүр ингээд үхэлтэйгээ баг ингээд нүүр тулж очиж байгаа байхгүй. Өөр тэр хүнд ингээд би энийг л хийж манай магадгүй манай Монгол улс тусаа тогтлоо зарлана гэд баг ингээд үхэлтэйгээ нүүр тулаад ингээд хэдгээ алхмын цаана ингээд зогсдог байхгүй. Тэр хэсэг мэсгэл үнэхээр гоё та нар киног нь үзвэл энийг яриад байсан байж та гэд үзэн маш гоё хэсэг байсан. За одоо энэс гадна ингээд цөөхөн сцентэй маш олон дүр байдаг. Тэгээд тэр дүр болгоны талаар ярина гэхээр маш урт хугацаа орно. Та бүхэнд болохоор киноноос очиод ямар дүр гарч ийн үзэх хэрэгтэй гэж зөвлөмөр байна. За тэгээд одоо болохоор тусгаар тогтлог гэдэг энэ киноны талаар хэдүүлээ хамтдаа ярьцгаая. Юу гэхээр энэ кино ер нь ингээд хүм болгон очиж үзэх кино санагдсан. Яагаад манай эх орон тусгаар тогтносон юм? Яагаад бид нар ингээд тухайн 200 гаруй жиргэлийн дараллаас гарах ёстой болсон юм? Яагаад тэр болгоныг энэ хүмүүс ингээд өөрийнхөө амь бие, өөрийнхөө байж болох бүх зүйлийг зовлон байж энэ эх орноо авч үлдсэн. Тэр болгоныг нь гаргасан маш сайн кино болсон санагдсан. Тэгээд манай эцэг эхчүүд маань үр хүүхдүүдэд дагуулад энэ киног заавал үзэх ёстой. Тэгээд энэ бол бодит төв. Одоо ингээд нөгөө Аадра энер буюу од мөнтэй Аадра энерийг ингээд би нэлээ ингээд сонсоод ингээд тусгаар тогтнол яаж болсон, ямар хүн оролцсон, гэсэн ингээд үзэж байхад маш олон одоо ингээд деталь зүйлүүд ч юм уу жижиг сажиг ингээд зүйлүүд орхисон жилээ энэ кино бүхэлдээ бол тэр тусгаар тогтнол дээр юу болсон талаар маш сайн гаргасан кино. Экшн кино. Гэхдээ ингээд та бүх маань хүлээлттэй бол ерөнхийдөө нэг зүйл хэлэхэд ингээл дайн байлтай ангуул ингээл зэр зэвсэг агцаал ингээл байлдаа буудалцаал ингэж байгаа дайн гэж. Нэг талаараа энэ бол дайн. Гэхдээ нөгөө талаараа яг тэр тусгаар тогтноход одоо тэр хүмүүс одоо энэ кинонд харж байгаа дүрүүд юу гэсэн бэ гэхээр оюуны дайн гэсэн байхгүй. Ингээл одоо ингээд шатар нүүж байгаа юм шиг тийм ингээл за одоо манжаас ийм бодлого болж шүү. Одоо хэдүүлээ эсэргүүцэж ийм бодлого тавих хэрэгтэй. Одоо хэдүүлээ ингэх хэрэгтэй. Тэгэх хэрэгтэй. Одоо ийм зүйл хийх хэрэгтэй гэл тэр болгоныг ингээд нэгдэж хийсээд тусгаар тогтнолоо авч үлдсэн. Тэгэд энэ бол шууд ингээд тусгаар тогтнолоо ингээд зарлаад ингээд тэр болгонд биш ч гэлээ яг тэр тусгаар тогтнохын өмнөх хэдэн сар
яг юу болсон, ямар үйл явдал болж исэн тэр болгоныг ингээд детальчлаад ингээд маш сайн ингээд одоо зохиолтойгоор ингээд гаргаж ирж кино болгож хийсэн надад үнэхээр их таалагдсан. Маш үнэхээр гоёж кино болсон байлээ. Тэгээд одоо энэ дээр ингээд бүхэлд нь одоо ингээд одоо тэр тусаар тогтнол нэтрөө энэ хүмүүс юу хийж исэн талаар ингээд гардагч ар гэрт нь юу болж исэн. Одоо тэр тойрон хүрээлж байгаа ноёдуудад юу тохиолдож исэн. Яагаад ингээд тэр болгонтой ингээд тэмцэлцээр байгаа тусгаар тогтнол авч үлдсэн гэд энэ талаар ингээд үйл явдлын орхитуулаагүй одоо бага хэмжээгээр оруулсан ч гэлээ яг ингээд хүн ойлгох хэмжээд оруулсан маш их гоё таалагдсан. Одоо болохоор нэг зүйл зөвлөж хэлэхэд одоо дийлох бодогт наман сургаа хамт ирж байгаа тухай ингээд Одом өндрийн одоо Адр анер гээд тэр нөгөө маш гоё подкастууд өгөхгүй. Тэднэрт ингээд дүр болгоныхын тухай ингээд нэг амьдралынх нь одоо хүүхдээс нь одоо тэр тусаа тогтнолын төлөө тэмцэх хүртлээр ингээд ямар амьдралыг туусан ингээд тэдний яг ингээд амьдралынхын тухай ярьдаг юм подкастууд байдаг. Тэрийг нь үзчихээ та дараа нь тусаа тогтнолын мэхийн киног үзэх юм бол танд бүр илүү гоё сэтгэл төрүүлнэ гэдэгт үл итгэлтэй байна. Тийм болохоор миний хувьд зөвлөгөөд эхлээд тэр подкастыг үзчихээд дараа нь энэ киног үзвэл танд ингээд гарч байгаа үйл явдал нь одоо энэ гарах ч одоо ингэх ч одоо энэ үйл явдал гарч ч яанаач гэдэг юм уу. Яг тиймнүүд нь ингээд илүү хүрээ шүү гэдгийг гоо зөвлөж хэлмээр байна. Тийм болохоор за тэгээд эхлээд подкастыг сонсоод ингээд дараа нь киногоо үзэх юм бол ингээд одоо надад бол ингээд яг ингээд үйл явдлыг мэдж байгаа болохоор ингээд айгуу гоё ингээд бүр илүүд ингээд хурж исэн. Тийм болохоор та бүхэн тэгж үзээрэй гэж бас өлмөр байна. Тэгээд нэг зүйл ингээд одоо ярих ёстой. Би бүр ярих гэж бүр ингээд бодоцсохгүй. Тэгээд би завгүй нээлт ингээд нээлтийн дараа мараа ингээд очиж үзэж чадахгүй байж саяхан л үзэж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд фэйсбүүкээр явж байгаа дээр ингээд одоо Манлавбаатар дамдын сүрэн гээл дүр дээр баярах дууллаа гэж юм. Тэгэл одохын тоглосон бас нэг дүр ингээл эднэр ингээл цөөхөн хитэн сцен гарах байсан бол яагаад тэр адилхан төстэй тэр уяас залуу малууг тоглуулаагүй ингээл амар ингээ хил хам болоод байгаа байхгүй юу. Тэгэл хүмүүс чинь ингээл бичээл нөгөөдгөө сэвэлэх юм аа. Тэгэл тэрэн дээр надад өмөрч хэлэх зүйл болохоор өнөөдрөөр энэ тусгаар тогтолоо гэдэг кино энэ кино дуусахгүй. Тусгаар тоглолоо зарлчаад бүр ингээд нүүбэд ингээд элсэлтэй өксөөр аваад ингээд нүүб дээр очиод ингээд манай Монгол улсыг хүлээн зөвшөөрөөд туг манд хүртэл маш олон цаг хугацаа байгаа шүү дээ. Зарлснаас хойш яаж хэлмэгдүүлдэг тэр амар зүйлүүд. Тэгэхэд тэр болгон дээр ингээд дөрүүд дээр ингээд кино хийн гэж төлөвлөж одоо хийж байгаа байх л гэж би энэ миний бодол шүү. Хийн гэж төлөвлөөд одоо барах одах тэгэл ганц хоёр цөөхөн үедээ орж байгаа жүжигчид тэднийг авч байгаа байхгүй. Тэгэхэд ингээд дараа нь кино хийх болоод тэр уяац залууг ингээд заавчлаараа ингээд тэр хүнийг нааж авах дуучлаараа хүмүүс тэгж яриад байгуутнуудаа ингээд ярьж байгаа шүү зүгээр ойлгоорой гэж хүсмээр байна. Тэр уяац залуу ингээд авчиж ирээд тоглуулад дараагийнх нь ингээд киног хийгээд 2 цаг 30 минут тэр хүн ингээд мэрэгжлийн жүжиглэлтэй ур чадвар гаргаад тэр кино тоглоно гэж хизээж байхгүй байхгүй юу. Тэр хүнд ингээд жүжиглэх 2 цаг ингээд тэр одоо драм тэр их ингээл үнэлгээ тэр амар жүжигчнээс шаардсан тоглолтуудыг тэр хүн хизээж хийж чадна гэдэгт бол би чадахгүй гэдэгт би итгэлтэй байгаа. Тийм болохоор дараа тэр мэрэгжлийн жүжигчин төстэй жүжигчинг аваад тоглуулсан. Тэрнээс биш ингээд ганц хоёр ассистентээр гаргахсамд адилхан байсан л нэг доор гэл оруулах байсан байх л да. Дараагаараа тэр одоо бодит дүрүүдээр кино их болохоор эхлээд энэ хүмүүсийг оруулаад дараагаар ингээд хийх болохоор энэ хүмүүсийг авсан болов уу гэж бодож байгаа шүү. Тийм болохоор энэ ч гэсэн өөр нь зүв байх. Тийм болохоор ингээд жоох ингээд наан цаана ингээд салахгүй бол тэр хүмүүс одоо тусгаар тактик киноос хайгаад өөлөх зүйл байхгүй болонгуудаа ингээд одоо ийм ингэж тоглууллаа гэд муулах одоо нэг талаар муухай гарах муулах зүйлээ олж ядаад тийм зүйл ингээд фэйсбүүк дээр бичиж байгаа байхгүй. Тэр нь одоо ингээд амар тэнгэл санагдчихж байгаа. Энэ кино нээлттэйгээд хэдэн жилийн дараанаас 12 сарын 29-ний өдөр болгон зурагтаар гарна. Тэгэхэд таны хүүхэд, таны ач зээ нар энэ киног үзэн. Таны ач зээ нарын одоо оюун бодол толгойд чинь энэ хүмүүс ингээд маш их хөрөнгө оруулж байгаа гэдэг зүйлийг үнэлээд тийм болохоор манайхаа гоё эргээр хүлээж аваарай. Бид нэр ингээд одоо миний кино театрт очиж үзсэн кинонуудаас хизээч юм кино хийгдэж байгаа. Энэ киног үзээд би үнэхээр их баярлсан. Үнэхээр их ингээд хүн болготой очиод гар болж баярлснаа илэрхийлмээр санагдсан. Тийм болохоор өнөөдөр би ингээд баярлж байгаагаа илэрхийлээд юм бичлэгээгээд ингээд сууж байгаа шүү. Үнэхээр их баярлалаа. За өнөөдрийн дугаар маань энд хүргээд
ерөнхийдөө өндөрлөж байна. Тэгээд тусгай тогтнол гээд энэ кинонд ажилласан, арын албанд ажилласан хүмүүст нь, зураг авалтын багт нь ажилласан тэр багийн хүмүүст нь, энэ багийн эдис болсон тэр хүмүүст нь бүгдөөрэнд нь баяр хүргэе, маш их баярлалаа. Тэгээд энэ киног хийхийг санаачилсан тэр хүмүүст нь, жүжигчдэд нь, кино багийнханд нь, найруулагч, зохиолчдод тусгаалan баяр хүргэе, маш их баярлалаа. Тэгээд энэ кинонд ингээд цэрэг хувц өмсөд даарсан ч гэсэн тэр тусаар тогтлоо зарлаж байгаа хэсэгт ингээд олонний хэсэгт ороод буурээ цэрэг хувц өмсөд ард иргэд болоод зогссон олонний хэсэгт орсон тэр хүмүүст та бүхэн өөрөөрөө маш их бахархаарай. Би ч гэсэн танаар маш их бахархсан шүү. Та нарын оронд би ч гэсэн ингээд тэр олонний хэсэгт ормоор зогсомоор санагдсан. Та нар 12 сарын 29-ний өдөр гээд хэдэн жилийн дараа ч юм бэ ингээд энэ кино ингээд дэлгэснээр гарах бүрд та бүхэн тэр их ингээд оюуны хөрөнгө оруулахад та бүхэн бие сэтгэлээ зориулсан шүү. Тийм болохоор та бүхэнд ингээд халуун алгасчлалтаар баяр хүргэе. Маш гайхалтай кино та бүхэн гар бие оролцсон байлээ. Тэгээд тусгаар тогтнол кинонд ажилласан бүх хүмүүст чин сэтгэлээс маш их баярлалаа. Баяр хүргэе. Тэгээд товч өөрийнхөө дүнэлтийг хийхэд 2010 оноос өмнөх биш. Би одоо кино үзэж эхэлсэн цагаас 2010 оноос хойших 16 жилийн хугацаанд үүнээс сайн кино би үзсэнгүй. Энэ бол миний Монгол кинодаас таалагдах хамгийн шилдэг кино болж ингээд үлдчихэж байгаа шүү. Тийм болохоор маш их ийм кино хийсэн чин сэтгэлээсээ маш их баярлж байна. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би Аяарын хаан Батмүх гэрсэн ч жалаар хунтайж онхой үйдэн ноён хүндлэн цөөхүр төмөнхөн номон эзний угсаа засаг хошооч юм. Итгэмжт эрэхэд дайчин сайн ноён хөгс өчрийн хүү намман сур. Томчиг олон алтан үргийн хөвгөд амирхлаа. Энэ цаашид ч үргэлдэж мэдхээр байна шүү. Хариг өрний хатуу талд бодлого, халахын 61 ноёны харьяа тамбандан барьсан өрх бичгийн харин энэ. Хятад хүн Монгол хүнтэй бүл болж болохгүй гэсэн эртний хориг цаазыг цуцалсан нь уусгах бодлого гэж би харж байна. Цусаад хахад орсчих вэ? Сүүгээ голоод урвчих вэ гэд. Эцэгт нь хүртэл үзүүлээгүй л. 主之受之，终于其父。 Үргэлж талгаа өвөрт минь байхад манжи төрийн нутаг малгай дээр минь байх ёсгүй. Хадирх төр сүүлийн шарвахтаа зэрэгцсэн дараагийн эзний хөрсөө бэлдэж буй хэрэг. Бидний хөтийн тархин там буцлаас 6 жилийн тэмцэл юм шүү. Нарвууж байна нам. Асаж байсан гал нурмалхыг харахаар сэтгэл минь хөндөөрлөг юм. Өрөөс үнтэй төргөж байхаас төрөөс үнтэй өргөж үгүй бил. Энэ хөгийн яванаас татгаш манд шатад шааха. Марлжигний мөргөж хүлгүн төлөө би ясан цайд тэмцэн. Хоёрыг газарт болж байгаа. Хүнийг гойж байгаагаар. Хорвогийн хамгийн хатуу сэтгэлтэй биз. 看看韩多情话，做何反应？但凡不知者，真是为大之逆贼，谋杀。 Эзэн богд Чингис хаан өндөрөх өвгдээцэн өвдүүлэн үлдээсэн түүх газар шороо улс Монголоор сэргээн мандууч